Таахын энэ өдрийн хүргэе. Эдгээр 7 жилдээ шур хагаа хийж байна. 2 хоногийн өмнөөс болон гişэн одоо бид нартай уулзалт хийлээ. Нэлээд санжилтаа орсон байна. Одоо бид нар Монгол цэргийн баярын өдөр өгтөж бас хорооныхоо иргэдийн тунд буруу үеийн одоо шур уулзалт хийж байна. Энэ төр бид таахын мэдээлэл өгье. За 13-ны өдөр бид нар одоо хороон дээр буруу үеийн шур уулзалтаа зохион байгуулсан. Энд бол даал пааж гэсэн бэлтгэл авцар авчирч нар мөн даал пааж байгаа одоо зэрэг албаагтай арга гэрийнхэн энэ жил 18-19-наас хүрж байгаа одоо зэрэг явахтай зүйлтэй уулзах гэж байна. Тийм байна. За бид нар бол бас өнөөдөр бас нэгэн тэмдэглэл болж байгаа. Манай хороо маань өрхийн эмгэгтэйгээ энэ сайхан байранд одоо 5 жил болж байна. Энэ хооронд манай хороо бол өөртөө физик хэмжээний аюултай болж энэ бид нар одоо байнгын ажиллагаа явуулж байгаа. Энэ манай хороо өрхийн өргөмжийн төвийн хамтын ажиллагааны нэгэн үр дүн юм аа гэж бодож байна. За бид нар өнгөрсөн март 8-наар одоо хорооныхоо 9 сайхан алдартай ээжийг сайхан одоо их гоё үйлчлэнд оролцуулсан. Энэ маань юу вэ гэвэл тийм ээ. Одоо Монголын одоо гэр бүлийн чихэн нэгнээс манай хороо одоо ачтан ээж хоёрыг, хүндэттэй ээж хоёрыг, мандатч эмэгтэй нэг тархын дээр хоёр мөн одоо хэлхий залуу эмэгтэйсэн 9 хүн нэмээд даатгаж өгсөн байна. Энд оролцсон хүмүүс маш их өндөр байгаа. Тэгэхээр манай ачтан хоёр ээж маань хоёулаа 10 хүүхдийн ээж болсон юм сайхан хоёр ээж байсныг та бүхэн мэднэ. Энд одоо оролцсон хүмүүс маань бас хорооны хамт олонд их баярлалаа гэж хэлсэн одоо бид та бүхэнд олонж байгаа баяртай байна. Цааш гэсэн бид нөөс хорооныхоо хэрэгтийг аливаа нэгэн асуудал тийм ээ бүдний оролцуулалтаа хамтран ажиллах болно. Ер нь бол хороо гэдэг их айлыг одоо бид авч байгаагийн хувьд бидний хамтын ажиллагаа олон байдгийг та бүхэн мэддэг баха. Чанаа гэнэ. Асуухан байна. Хаалцсан хүмүүс бүгд халуун баяр хүргье. Савана хорооны нэг цэгийн үйлчлэл иргэдийн үйлчлэгээ хөтлөхөнд тулд энэ ажиллагаа зохион байгуулдаг. Одоо бидний халамжийн ажилтнуудын энд одоо бид үйлчлэн халамжийн ажилтан бол хорооных өндөр настай бүх иргэдэд үйлчлэх юм өдрөлтөө одоо үйл ажиллагаа явуулж байгаа 2 мэргэжилт ажиллаж байна. За одоо мөн одоо энд манай нийгмийн ажилтан үеийн ажилтдаг. Нийгмийн ажилтан одоо иргэдийнхээ бас нийгмийн асуудлыг илүү хүүхд рүү хандсан асуудлыг одоо голлон ажилтдаг юм үйл ажиллагаа зохион байгуулж явуулж байна. За мөн одоо манай улсын бүртгэлийн ажилтан байна. Энэ бол манай хороонд бол хамгийн одоо гол ажлыг зохион байгуулдаг. Энэ хүн юу гэдэг бол хүүхдийн одоо төрсний гэрчлэгээ иргэний үнэлгээс авахгүйгээс өсвөлээд одоо гэрэлтийн балгаа хөтлөх хийгддэг. Энэ одоо ажлыг хийснээр манай хороонд одоо шилж ирж байгаа хүмүүс, хороос одоо шилжиж явж байгаа хүмүүсийн бүх одоо бүртгэл энд одоо онлайнаар бүртгэж явдгаараа онцлог байгаамаа. Манай хороо 2 зохион байгуулагчтай. Бид нар болохоор хорооныхоо дотоод бичиг хэрэг, мөн иргэдэд үйлчлэх онцгой байдалд хот тогтчлт, хог цэвэрлэгээ гэсэн асуудлуудыг хариуцсан ажилдаг ийм 2 мэргэжилтэн байгаамаа. Нийслэлийн хэмжээнд бүх хороодод бичил бизнес хөгжүүлэх, хүмүүсийн амжиргааг дэвшлүүлэх зорилгоор хадгалан зээлийн оршин байгуулагдаад байгаа. Тэгээ манай хороон дээр болохоор 10 сарын 20-нд бид нар байгуулагдаад тэрнээс үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ одоо манай тусгай зөвшөөрөл өчигдөр гарсан байж байгаа. Тэгээд хүмүүстэй зээлэх боломжтой болцсон. Тэгээ манай дарга болохоор байгальмаа гэж хүн байгаа. Би өөрөө гүйцэтгэх захирал саран цэцэг гэж хүн байгаа. Тэгээд төрөвчдийн зөвлөлд 3 хүн байгаа, хяналтын зөвлөлд 3 хүн байгаа. Зээлийн хороонд 5 хүн байгаа. Ингээ хамтарч ажилладаг. Шуурхаг эхлэе хэдүүлээ өчигдрийнхээ ажлыг дүгнээд өнөөдрийнхээ ажлыг төлөвлөөд явнаа. Өчигдөр манайх эрүүл мэндийн сургалтаараа эрчүүдийн эрүүл мэндийг хамгаалах сургалт явуулсан. Доор эндээ 20 хүн хамрагдсан. Шинжилгээнд бол 54 эрчүүд хамрагдсан байгаа. Өнөөдрийн хувьд 37 сургууль дээр дэлгэцийн донтолт болон хөрчхүүн эрүүл мэндээр 200 ахлагын сурагчдад сургалт хийн Мөнхбаатар эмч, доржин зөвлөгч, байгалмаа зөвлөгч нар хийхээр төлөвлөсөн байгаа. Өнөөдөр одоо шинжилгээнд нэг 10 хүн хамрагдсан баг тийм ээ хандаа. Тэгээ 10 хүнийхээ шинжилгээг одоо 9 хүчгээд манайх зөвлөж байгаа. Зөвлөлтөнд аваад өгчнө. Өчигдрийн хариугаа аваад гинэ. Шинжилгээ бол үргэлжлүүлж байгаа шүү дээ. Энэ одоо хөдөлмөрчдийг захиа хараад сэтгэл ханамж сайтай байгаа. Ингээд өдөр ингээд өглөө шинжилгээ өгчөөд дараа нь
Маргааш нь бид нар хариуг нь авч өгчөөр өдрөх хүмүүс одоо их өндөр сэтгэлтэй байгаа. Энэ хийж байгаа ажил тийм улан сайхан чанаржуулаа. Улан боловсрол тахын болгомоор байна. За манай Ахмад Эмч утгамаар эмч өчигдөр эрүүл мэндийн яамн дээр судалдан суусан тэр тухайгаа ярих байхаа. Манай бүднэр гэрмэлсэн Вероника гэдэг одоо эмийн уламжлалт юу эмийн ургамлын одоо бэлтгэлүүдийг Монголд нэвтрүүлж байгаа компани л дээ. Тэгээ анхны нээлттэй гэдэг хичээлээ заагаад тэгээд одоо чөтгөр эмийн фред гэж мэдээ ханаад шотно тийм ээ амьсгалын зүйн албарын үед хэрэглэх эмийн фред гэдэг сайн юм гэрлээ. Мастер дайнинг гэж юу мастер пити тийм ээ өхний одоо энэ гүдийн үед хэрэглэдэг эмийн тухай ярьлаа. Канепрон гэж өөр шийдсэн одоо архив хүчний үед хэрэглэдэг юм одоо сайн хүмүүрүүдийн талаар хэлсэн. Үнэндээ гоё сурлаа. Дараа ярилцнаа тэр тухай. Хөдлөн хөсөрөө группын гишүүд хүмүүс байгаа. Тэгээд нийт 6 курснаас 3 хүн болохоор сонгуульд хэлсэн. Тэгээ 3 нь болохоор шинээр орсон. Шинээр орсон. Тэгээ сарны үеийн хүн, отгоо үеийн хүн. Манай циррозтой хүмүүс шинээр. За тийм үү. Тэрэлийг сайн үзсэн байна. Тэгвчлээ та нар тийм юм манай нөгөө сайд шилдэг дамгийн мэдээ үзв. Одоо нэг орж ирж байгаа би эцэг юм чаад гэдэг $940 гэсэн. Дөрвөн 8% үнэтэйгээ хэрэгтэй билээ. Тийм. Тэрэнд одоо тийм хүмүүсээ сайн бий. Тэр утгагүй орж ирэх юм байна. Вирусын тестийг аваад хүмүүсээ ер нь илрүүлэх тал юм аа тийм ээ. Бизнесний бүх хүмүүсийг л тийм. Яаж дамжчихжээ. Ерөнхийдөө эхний 6 сар хүртэл нь болохоор банк эхийн хүүгийн эсүүгээр хооллох хэрэгтэй. За хөвгөлгөнд бол хүүхдэд болохоор зөв хөвгөлтөд 5 шинж гэж байгаа хэрэгтэй. За тэргүй шинжт нь болохоор нэгдүгээрт нь болохоор хүүхд шулуу хэмжээнд, хоёрдугаар хүүхд хөхлөг харсан, хүүхдийн ирүү ээжийнхээ хөхөнд төрсөн, дөрөвдүгээрт болохоор доод уурвал гадагш сор байсан, тавдугаарт хөхний нисээ зэхсээ дээд зэхийг хийх нь өвгсөн байдаг. За энэ 5 шинжийг хангаж хүүхдэд зөв хөхөд сурах. За хоёрдугаарт болохоор хүүхдэд хүүг цэвэрлэх гэж байгаа. Хүн арчилгаа гэж байгаа. За энэ хүн арчилгаа нь болохоор эхний 10-аас 14 хоногтой хүүхдийн физиологоос шалтгаалаад хүү цөглж ундаг. За тэрнээс өмнө болохоор хүүг ямар нэгэн хүчээр татаж унгаах, хохлох үйлдэл хийхгүй. За баг зэрэг шүүсрэх зүйл гаргах, бохирдох тохиолдолд ус урсгаад орчныг бүлээн ачуураар арчих, савндаж угаах зэрэг үйлдэлүүд ихээр. За хэрэг хүү хохураад цөглж унах юм бол түүний дараагаар хүү хэсгийг тойруудаад савндаж бүлээн сургууц цэвэрлэх ёстой. За тэр хүүний арьс орчим улаах, идэ татах, эвгүй өнөр орох зэрэг, хүүхд халуурах зэрэг шинжүүд идэх юм бол дэвчтэй яг Эрүүл мэндийн төвийн 2 суулгч маань эрүүл мэндийн яамны эрүүлгийг хамгаалах тэргүүний ажилтны цол тэмдэг шагнуулсан байгаа. Одоо энэ цол тэмдгийн гардуулж юм юу гэдэг. За цаанчдын долчон нэг л уншиж тий. Цаанчдын долчон танаа хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг тань өмнөж
эрүүл мэндийн спортын сайдын 14 оны ноорт 2 тоо тушаалаар эрүүл хамгааллын тэргүүний ажилтнанд хүнд цол тэмдгээр шанаж өрнөх болгоо гэж. За манай дорчин сувлагч 24 жилд ажиллаж байгаа. Тэтгэн байгмаа манай эрхийн эрүүл мэндийн төвийн ахлах сувлагчаар ажилладаг. Улсад бол 22 жил ажиллаж байгаа юм тэргүүний ажилтан байнамаа. Дэг жаргал дуусан цайлган дэлхий амьдрын гэмэн учрал хайрсан сайны хорвоо дэлхийгэн уршигэн мэдэх эжин сэтгэлээ дуулахтан хүртэл давтуулах зүрхий чагнаж суудаа энерги хайрнэжи энчихүүн чардимэн эжи чарлагэдэг төсгөл байхгүй уучмын дэлхий чарн гэмэн бүрхний ганцхан туулийн хүслээ хүсэл шигэн урд насыг эмх хараа халуун сэтгэл арууныг ачиж шинждэг энерги хайрнэжи энчихүүн чардимэн эжи дэг халамжийн амтай учрлын дэлхий хайрлан гэмэн холдохын аргагүй зүрхний эгши сайхан хорвогийн бүвэн дууны уян өргүүлэхээ сэтгэлээ хосод аллаг үрсийн үнсэн өгдөө энерги хайрнэжи энчихүүн чардимэн эжи энерги хайрнэжи энчихүүн чардимэн эжи энчихүүн чардимэн эжи манай үйлчлэгтэн өрхийн эрүүл мэндийн төв нь бол анх үйлчлэгт өрхийн эмнэлэг гэдэг нэртэйгээр байгуулагдсан. Засгийн газрын 149-р тогтоогоор Монгол орон даяар өрхийн эмнэлгийг хөгжүүлэх ийм
заалтын дагуу ингээд 2000 онд анх байгуулагдсан. Ингээд өнөө хүртэл одоо 15 дахь жилдээ ажиллаж байна. Би энэ өрхийн эрүүл мэндийн төвийн ууган эмч дараа нэг хэсэг одоо өрхийн эрүүл мэндийн эмнэлгийн дарга ахлах эмч хийж байгаад одоо өрхийн эмчээ хийж байна. Манай хамт олон бол эрүүлэг хамгааллын тэргүүн ажилтан 10 байдаг ажиллаж байгаа. За манай хамт олон бол сүүлийн 8 жил Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлгүүдээс одоо ажиллаараа 1-2 дугаар байрны тогтмол одоо шалгарч ингэж ажлын тогтмолцсон хамт олон манай энэ өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн төвийн ажлын амжилт бол манай бүх эмч зөвлөгч нараас одоо шалтгаалдаг гэдэг нь ойлгомжтой. Манай өрхийн эрүүл мэндийн төвд одоо бидний брэнд гэж хэлмээр одоо 3-4 ажил байдаг. Энд нэгдүгээрт одоо сургалт болоос жигдэрсэн эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэж байгаа. Энэ бол жилд одоо 3000 гаруй хүнд эрүүл мэндийн одоо сургалтыг зохион байгуулдаг. 14-өөс 15,000 хүнд эрүүл ахуйн сурчлагыг явуулдаг юм аа. Хоёрдугаар брэнд ажил бол 2009 онд анх энэ ПИЦ хэмжлэгээний кабинетийг байгуулсан. Манай хуучин өрхийн эрүүл мэндийн төвийн байранд анх болцоог ашиглаж нээсэн энэ вшийг одоо ажиллуулснаар манай энэ ПИЦ хэмжлэгээний одоо кабинетийн тогтолтой улам одоо хөжиж улам өнгөлөж авахалаг болж Чингэлтэй эрүүл мэндийн төвийн хэмжээнд одоо үлгэр жишээ ингээд ПИЦ хэмжлэгээний кабинеттэй болсон юм аа. Энд манай хөдөлмөрчд одоо гэр хорооллын хөдөлмөрчд одоо үйлчлэгийг ойртуулсан ийм одоо чухал 2 дахь том брэнд ажилласан юм аа. Ингээ 3 дахь одоо брэнд ажил бол бид одоо эмчилгээ үйлчлэгээний чанарыг одоо тогтмолжуулж одоо сүүлийн 8 жил 1-2 дугаар байр эжилж ингэж тогтмол амжилттай яваа. Ийм л одоо өрхийн эмнэлгийн төв байна да. 77 онд амгаахын дунд төгсөөд Сүхбаатар хүүхдийн 2 дугаар эмнэлэгт анх ажиллаж байсан. Хүүхдийн 2 дугаар эмнэлэгт 3 дугаар тасагт сэхэний дараах тасагт ажиллаж байгаад 85 онд ПИЦ хэмжлэгээ бариа заслыг курст сууж төгсөөд тэрнээс хойш одоо бол ПИЦ хэмжлэгээ бариа заслын дагамж хийж байна. Тэгээд энэ хугацаанд Сүхбаатар эрүүл мэндийн төв гэж манай хүүхдээ ирж 2 салбар болоод хуваагдсан. Тэнд ерөөсөө байнга л ажиллаж байгаад 2009 онд тэтгэвртэй гараад хорон дээр ирсэн. Хорооны хөдөлмөрчд болоод хорон дарга манай өрхийн эмнэлгийнхэн надад хандаж одоо та тэтгэвртэй гарсан хүн энд одоо нэг ийм кабинет байгуулалт ажиллах зүгээр нэгсэн санал өгсөн. Тэгээ тэрний дагуу өөрийнхөө боломжийг ашиглаад аппаратуудаа цуглуулж энэ тэндээс тавьж бас байгууллагаас ч гэсэн авч ингээд анхныхаа кабинетийг нээж ажилласан. Одоо 5 жил гарыг 6 дахь жилдээ ажиллаж байна. Одоо тэр ажиллах хугацаанд бол хөдөлмөрчд маш их дуртай байсан. Одоо хол явж очирж тэнд очиж юу төв дээр очиж очирлахгүй гэрийнхээ ойрхон отоо сунаагаар явахгүй ингээд үйлчлэгээ хийж гин гэж их баярлж одоо манай ард түмэн бүгд мэддэг болсон, бүгд үйлчлүүлдэг болсон. Энэ нь бол манай хамт олон болон хорон дарга, өрхийн эмнэлгийн дарга, ахмадын дарга энтрийн бас ач хавья ард түмэндээ бас өгч байгаа гэж бодож байгаа. Тэгээ би өөрийнхөө чадах чинээгээрээ л энэ хүмүүстэй эмчилгээ үйлчлэгээ өгөхийг одоо эрмэлзэж ажиллаж байна. Тэгээд шинэ байранд ороод манай хорон дарга ийм сайхан том хэмжээний байр гаргаж өгсөн. Тэгээ энэ байранд ажилласнараа бол бас их хөдөлмөрчдөд их одоо үйлчлүүлэх, эмчлүүлэх боломжийг хангаж өгсөн гэж бодож байна. Тэгээд энэ хугацаанд ажиллаж байгаа хугацаанд эрүүл мэндийн төвөөс оны шалгалт ирээдийг үзчихээс бүх хорог ийм өрхийн эмнэлэгтэй болгоё гэсэн санал тавьсан. Тэгээд тэр үндсэн дээр би энэ ажлыг зохион байгуулж хийж байгаамаа. Энэ ямар ажил вэ гэхлээр чинь бүх ороодуудын өрхийн ахлах хэмж, ажиллах бага хэмж сувлагч хорон тэр хороог удирдах байгаа хорооны засаг даргыг уурж авчирч одоо ингээд өөрийнхөө үйл ажиллагааг танилцуулаад бүх хороогоо ийм сайхан кабинеттэй болоосэй гэж өөр хүсэж байна.
Тэгээд намайг дэмжиж тусалж байдаг манай хамт олон эмч сувилагч, нийгмийн ажилтан, хорооны засаг дарга, хорооны одоо хамт ажилладаг бүх хүмүүстээ их баярлж авдаг. Хорооны засаг дарга, эрүүл мэндийн төвийн ахлах эмч сувилагч, нийгмийн ажилтан одоо тэгээд энд хамтран ажиллаж байгаа бүх хүмүүст миний ажлыг дэмжиж авдагт нь би баярлдаг юм аа. Тэгээд та бүхэнд эрүүл энх хамгийн сайн сайхан хүсье өргөё. За манай хотод 10 гаруй аппаратуудтай аппаратууд нь бол янз янзын аппарат байгаа. Энэ аппаратуудыг бол одоо жишээлбэл миний энэ ажиллаж байгаа аппаратууд бол лазер аппарат. Энэ лазер аппаратуудаар бол одоо манай лазер аппарат нь 5 оролттой. Энэ бол үзхэн электрод. Энэ үзхэн электродыг цэгүүдээр тавина. Энэ болохоор нуруу нугас одоо цул эргэтэн өвдөг хөл тийм юм дээр тавина. Энэ бол 2 юм үүтэй. Нийтдээ 5 оролттой аппаратуудыг ажиллуулахад энэ чихэнд чихэн хийх шаардлагатай аппарат чихэнд эмчилгээ хийн. Энэ нь болохоор хамарт эмчилгээ хийн гэсэн ийм 5 оролттой аппарат байгаа. Энэ аппаратуудаар бол эмчийн заалтаар хийн. Эмч нь бол бичиж өгнө. Тэгээд энийг бол хийн. Энийгээр хийснээр бол хүмүүсийн одоо өвчин ялааршиж хамгийн одоо их сайн үйлчлэгээ хийж болж байгаа. Энэ аппаратыг бол эзэмшихэд би 92 онд Улаанбаатар хотод курс хийж энэ аппаратаар ажиллаж мэргэжиж ирсэн. Тэгээд энэ аппаратаар бол би өөрийн ажиллаж байгаа. Энэ аппарат бол УВЧ 60 гэж байгаа. Жижиг оврын аппарат зөвгөрөгчж болно. Шаардлагатай бол зөвгөрөөр айлд хүн шарах шаардлагатай бол энийг авчиж хийдэг. Энэ аппаратууд хүүхэд голдож 3 электродтой 3 электродын хамгийн жижигээр нь хүүхдийн хамар хоолой нүд хүүхэд шаарддаг голдохон том электродыг хийгээд бас гадуур үйлчилгээ бас гэрээ хэвтрийн өвчтөнд үйлчилгээ хийж явдаг ийм аппарат байгаамаа. УВЧ 60 сүүлийн үеийн тоног хөрөнгө аппарат. Энэ ультра зөөх гэдэг энэ аппаратыг бол бас нэлээд сайн эмчилгээний үр дүн их сайтай. Энэ дээр бол үе мууч артритууд янз бүрийн өвчнийг эмчилнэ. Энэ дээр бол нэлээд олон хүн ирж байгаа. Энэ маш их үр дүнтэй байгаа. Нэлээд сайн аппарат. Энэ дээр бол манайх их олон хүн ирж байгаа. За энэ аппарат бол цахилгаан төөнөр дулааны аппарат ТДП гэдэг аппарат энэ ТДП гэдэг аппарат бол цахилгаан төөнөр учраас хүмүүсийн үе мөч нуруу хөл гарт бол их үр дүн сайн үзүүлж байгаа. УВЧ 30 энэ хятадын энэ аппарат байгаа. Энэ аппаратаар бол бүхэл төрлийн өрөвслүүд бүхэл төвний одоо өрөвсөл янз бүрийн эмчүүдийг эмчилдэг хамгийн сайн чанарын аппарат. Аппаратаа хүртэл одоо ингээд зөв байрлуулах шаардлагатай байдаг. Энэ аппаратууд маш их нефттэй ультраягаан төвийн учраас нефттэй байдаг учраас энтэй талд нь хүн байхгүй гадагш нь харуулж байрлуулдаг энэ аппаратыг. За тэгээд ийшээ явахлаар энэ электропорез бол цахилгаан электродоор энийг нь биеийн шингээж эмчилдэг аппарат. Энэ аппарат бол бас их сайн үйлчилгээ сайтай. Ямар ч эргэтэнд хэрж болно. Ямар ч өвчнийг бол эмийн одоо тогоор биендээ шингээж үйлчилдэг учраас маш их үр дүн сайтай аппарат аа. За ингээ барай заслын банкнууд байгаа. Банк байна. Янз бүрийн банк, сорон зун оролттой сорон зунтай банк, энэ банкаар эмчилгээ хийж байна. Энэ болохоор одоо энэ хуян шар ус хөөрдөг янз бүрийн одоо доргионт массаж янз бүрийн үе мөчний одоо тэр цус хурс юу шар ус хүзүү нурууны хөшөлтөнд айгүй сайн үр дүн үзүүлдэг. Доргиох массаж янз бүрийн одоо уушигны одоо хатгаа матгатай хүндэж гисэн энийг хийж бас болно. Энэ доргиох массаж улаан туяатай энэ доргиох массаж үүдэг. Ингээд энэгээр яадаг хилдэг. Энэ улаан гэрэл бол бас үе мөч артритууд дулааны оролттой юм аппарат. Энэ дээр бол хүмүүс эмчилгээ хийгээд маш их үр дүн сайтай байгаа. За энэ аппарат энэ эскер аппарат ер нь бол нэх байдгүй. Энэ эскер аппаратаар нөөний саажилт ус унаалт тэгээд ер нь нөхөн сэргийх төрлийн юунд энэ аппаратаар эмчилгээ хийдэг. Энэ аппарат нь их сайн. Энэ тэр бүхэн байдаг аппаратаа. Энийг бол
одоо ингээд хийлгсэн хүмүүс бол айгүйх дуртай байд. Эскра гэдэг юм аппарат байгаа. За энэ ярьж тунгаас өөр ингэж хийж. За энэ одоо энэ вексүүд байгаа. Энэ нөгөө электр пресснийхаа жиргийг ингэж буцалгаж эндээсээ хийдэг. Эндээ болохоор электр пресснээс жиргэн энд нь усан давч ингэж базаад тэгээ тэндээ вечиж хийдэг ийм тонгонууд байгаа. За энэ хүүхэд байна. Энэ үлгээтэй хүүхэд. Энэ үлгээтэй хүүхэд ямар учиртай юм бол энэ хүүхдээр анхны төрөгч эхчүүд бүр төрж байгаа эхчүүд болоод нөгөө хүүхдийнхээ хамар нүүд хүүхдээ арчлагаагаа мэддэггүй учраас энэ дээр бид нэр бас сургалт явуулдаг юм аа. Хүүхдээ яаж үлгэдэггүй, хамраа яаж үлгүү, чихийн яаж үлгүү, хүүхдээ ямар байдлаар яаж усанд оруулах уу гэдгийг хүртэл зааварлаж зааж өгдөг юм аппарат байгаамаа. За утгын аппарат хоёр янз байгаа манайд. Энэ утгын аппаратуудаар бол хүмүүс утаж эмчилдэг хоёр янзын аппарат байгаа. Энэ нь бас маш үр дүн сайтай ийм аппаратууд байгаамаа. За одоо ингээд зурагтаа ашиглаж хүмүүстэй сурталчилгааны материалаа танилцуулдаг. Энийг одоо ингээд эмчилгээ хийлгэх хэрэгтэй очр маш их байдаг учраас хүлээж байгаа үедээ энэ үедээ танилцдаг. Зориуд хүрчээ сонсдог ч хүмүүс бас байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүдтэй эхчүүдтэй сургалт явуулдаг. Одоогийн байдлаа ганцхан хүмүүс бус нь бол ярьж амжиг байх шиг байна. Энэ нь бол төрхийн урд талын янз бүрийн одоо дасгал хийж төрхөөсөө урдсанс төрхтөө зөв төрөх одоо сургалтыг зохион байгуулт юм аа. За ингээд аашаа ингээд ийшээ өнгөрөөж явах юм. Ингээд явна. Ингээд урагшаа ингээд явна. За ингээд босчих. Босоод энэ дээрээ суугаад ингээд суугаад за ингээд ийшээ хөлөө ингэж тавь. Ийшээ ингэж хоёр хөлөө ингэж суудаг шүү. Ингэж оны 9 сард Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлыг авсан. Тэрнээс хойш бид чинь 5 соёлогч, 4 их эмч, 1 нийгмийн ажилтан, үйлчлэгч, небо, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй 2320 хүн намын Өрхийн 10,360 хүн намд анхны тусламж үйлчилгээ явуулж байгаа. Манайх бол шинжилгээгээ автомдоо ортуулахын тулд шинжилгээ 3 сарын 1-ээс өрх дээрээ шинжилгээ авч эхэлсэн. Тэгээд манай гол үйл ажиллагаа бол кабинетууд бол тариа хийгдэж байгаа. Уман гүзний хавдрын шинжилгээ авч байгаа. Тэгээд өдөр тутмын үйлчлэг сургалт сурталчилгаа. Тэгээд доор гол манай ПИЦК эмчилгээ болон чирэгжүүлэлтийн кабинет, сэргийн засаг кабинет маань маш сайхан тохиолдолтой ажиллаж байгаа. Манай ПИЦК эмчилгээ болон сэргийн засаг кабинетийн маань сувлагч энэ шууд 77 онд анагаахын дунд сургуулиа төгсөөд Сүхбаатар дүүргийн эмнэлэгт ажиллаж байгаад 85 онд ПИЦК эмчилгээ бариацлалын курс хийсэн байна лээ. Тэрнээс хойш өдөө хүртлээр яг энэ чиглэлээр ажиллаж их амжилттай ажиллаж байгаа манай тэргүүний сувлагч юм байгаа. Тэгээ мөн 2092 онд улаан үдэд лайцын курс хийж мэргэжлээ дэвшлүүлсэн. 2006 онд хотод мөн бариацлалын курсыг бүр лавсуулж эзэмшээд ирсэн юм сувлагч юм байна лээ. 2008 онд бол хуваар Япон улсад явж байгаа. Япон улсын тэр ПИЦК эмчилгээ, сэргийн засаг эмчилгээний кабинетийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалж ирсэн юм тэрүүний туршлагатай сувлагч манай кабинетийг авч ажиллаж байгаа. Ер нь манай кабинет бол 2009 оны 11 сараас эхлээд манад бол ажиллаж байгаа. Ерөнхийдөө бол 5 жил ажиллаад энэ кабинетийн үйл ажиллагааг маш сайхан авч яваа. Кабинетийн тогтчлт тэгэл ерөөс бүх юм дээр бол яг өөрийнхөө гараар сайхан бүгдийг тогтчуулаад арт түмэнд бол маш их сэтгэл ханамжтай үйлчлэг үзүүлдэг юм суулгач юм байгаамаа. Тэгээд одоо ер нь энэ 3 сарын 20-нд болох гэж байгаа энэ үйл ажиллагаа 20-ны сурталчилсан үйл ажиллагаа маань ерөнхийдөө манай сувлагчийн 5 жил ажилласны
ажлын тайлан гэж бас ойлгож болно. Яг гэвэл хүн чинь яг 5 жил манай комитиг 2-3 хаан аппаратнаас эхэлсэн комитиг маань маш гоё төгжүүлж олон улсын дэлхийн зүүн олон улсын байгууллагаас бас тусламж өгч чиглэлтэй комитет маш сайхан төгжүүлсэн. Артемид сэтгэл ханамж бол маш сайн үнэлгээтэй байдаг юм манай уртаа барьдаг брэнд гэж хэлж болохоор комитет юм байнамаа. Тэгээд одоо энэ сурлагчтай цааш зэн ажил амьдрал үр хөвгтэй жаргалт хүсье. Тэгээд цаашдын ажилд нь маш өндөр амжилт хүсээд их баярлаж талархаж явдаг манай өрхийн энэ сурлагч юу н артем гэлтгүй бүгд маш сэтгэл ханамжтай их баярлал талархаж явдаг илэрхийлье.